Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхүй хэлээр өрөөтэй Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Эрхэм хүндэт үзэгч та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За бид нарт Монголын түүхийг ярьж өгөхөөр судлаач Билүү, судлаач Тод миний би энд сууж байна. За танд энэ өдрийн мэнд түргээ. За тэгээ. За өмнөх дугаар дээр их сонирхолтой дуссан. Смайлитуудын мөрийг хүлээгүү одоо олсон. За олсон чихийн наашаа бас таамагласан тийм. Ер нь бас энэ хавцаагаар явсан болов энд байгаа бол. Гэхдээ бас их нарийн таамаглаж шүү тийм. Мэдээж бид нар энэ замаар явсан юм чинь тэд нар бидний хажуугаар өнгөрсөн байна гэдгийг тэгж явсан гэсэн үг. Тэгэхээр тэр мөрөөр нь явбал олж магадгүй гэсэн үг энэ. Тийм. За энэс цаашаа яг юу болсон бэ? Одоо нөгөө танаас их асуулт асуухаар үзэгчид одоо яасан их юм асуудیں۔ Ямар удаан хариултыг тэр. Тэгэхээр шууд барыг асуугаад яриа явцсан дээр баг тийм. Гэхдээ ер нь яг тэр асуултанд чинь бас хариулах зүгээр чинь энэ ол сэтгэл холбоотой асуулт. Тийм. Яг зөвөр асуудаг шалтгаан нөгөө нэг аливаа мэдээллийн ус үзэгчд маа сонсож амжаагүй зарим нэг зүйлийг өнгөрөөчих вэ гэсэндээ л ер нь асууж байгаа шүү дээ. Тийм. За ямар ч үсэн хүлээгүү бол цэргүүдэд дагуулад Иран руу, одоогийн Иран руу, тухайн үеийн Перс руу тэг явж байгаа. Гүржийн хаан цэрэг нэмж илгээсэн байна. Өөр хүлээгүү эзэнтэй. Мөн Туркийн султан, Селчукийн султан, Килиж Аслан, Исмаилитуудыг устгахад хамтрыг хэмээн тань руу 100,000 зэрэг бас нэмжилгээсэн. Болж байна. Байж. Чи баруун өмнө зүгээр нэг тойроод яваарай. Хит бухыг дагуулад яв. Харин төмөр бух шонхор нар натаамд яв. Санжар чи яг араас гизэг дагж явна шүү. Исмаилитууд яг энэ Каспийн нэгсийн өмнөд хэсэгтэр л байна. Тэнд нэг өндөр уулаг байгаа. Явцгаа хэрэгтэй. Өмнөх бүрэгдийн өрүүдээс олдсон алт эрдэнсийг нутгийн иргэдэд тараа. Ойлголоо хүлээгүй эзэнтэй. Би бууж өгсөн болгоныг амир шодог. Эсэргүүцсэн болгоныг даран сүнөдөг. Тиймээс нутгийн ардуудыг цуглуул. Би бол дэлхийг захирч байгаа агуу их эзэн хаан Мөнх хааны төрсөн дүү байна. Та нар бидэнд тус болох ёстой. Ядуу хүн болгоны чинь би баяжуулж өгнө. Харин надад хашашины үүрийг зааж өг. Хэн мэдхүү? Бид нар бүгд хайраад байна. Нэгээр нуруулаад ир. Чи зааж өгөх үү? Би зүгээр барагцаа мэднэ. Тэгвэл гарч болно. Чи ороод ир. За нилээн хідүүнийг нэгээр нөргөнд оруулж ирсэн. Хүлээгүү хаан өмнөөс өгдүүлж байгаа тийм. Одоо ярьж байгаа шүү дээ. Хаан хүлээгүү. За би бол мэднэ. Тэд нар яг тэр замаар ингэж явцгаадаг. Чи итгэлтэй байна уу? Итгэлтэй. Би тэгтээ чамаас тийм асууя. Чи нутгийн иргэн. Тэгтээ одоо Монголын хаан захирагдаж байгаа. Монголын хааны хууль бол бүх шашныг эргэтгш байлгадаг. Бүх хүмүүс өөрсдийн охин аж ахуйгаар амьдрах бүрэн эрхтэй. Та нараас Мөнх хаан зөвхөн говьчуул авч байгаа. Харин яг үн зөвөр заагаад өгөх юм бол чи харамгүй шагнаа шүү чамаг. Тэгээ таны шагнал надад юм. Хэрэггүй. Чи тэгвэл яагаад бидэнд тусалж байгаа? Исмаилитууд чинь биднүүсийг дээрэмддэг. Бидний гэр орныг түүвэдэг.
Бидний тариа будаа мал хонрыг хүртэл түгээдэг. Гимгүү олон хүүгүүдийг хулгайлдаг. Охид бүсгүүчүүд юм ач гэсэн бас хулгайлдаг. Тийм болохоор тэд нар тэрүүгээр байдаг. Чамаа ингэ гэдэг үү? Айли. Шонхор. За эзэнтэй. Өвөр газарчлуулаарай. Хаава. Тэр хаваарны өөрөд байдаг. Өөр. Тэгтээ тэнцээ бол зүгээр төвлөрцгөөдөг болол та. Харин яг энэ бүрэгдийн үр аламууд бол Эльбрусийн улсын хойд хэсгийн яг тэрүүгээр л байгаа. Маш байц бэрх даваатай. Их цахад олонтой. Хизүү газар байна шүү. Зэргүүд бүгд бэлэн байдалд. Хааваа бол ямар ч лсэн тэдний навцаа байгаа. Энэ хавдл байгаа. Өшөө энэс цаашаа бид нар их явдаг. Хэрвээ явах юм бол энэ тэндээс харуулдаг. Сонирхол. Айли. Нуугд. Шамшиг газарчин галагдчихвал бид нар хар таамагаараа л мөртгөөсөөр аргагүй болох нь дээ. Хит бухыг над дээр нэг аваад. Хит бух өөрөө нөгөө талаар нь тойржилж байгаа шүү дээ. Тэгвэл Эльбрусийн улын хойно олцъя. Ойлголоо. Хаан хүү минь. За, уулын тойрог түрээд ирж байгаа. Хинэгдээ даарлуу? Хит бух. Үгүй. Байж. Чи хинэгдээ даарлцсан. Үгүй. Хаа хүү. За тэгвэл яг энэ хэвцээгаа. Шалга. Нэгж. Үүрийг нь олдгол юм бол дор нь мэдэгд. Түргэл. Нутгийн иргэдийг энэ хаваараас хоны бэлчилэг. Тэд нар өөрсдийгөө байгаа газараа зааж өгөхгүй хайчдаг. Харин өөрсдөө байгаа хэсгээ маш сайн нуу. Ойлголоо хаан хүү. За нутгийн иргэдийг тийшээ навчраад хоны бэлчээлүүлсэн. Хүлээгүй үсттэй. Бид нар 7 хоног хоноо бэлчээлгүүллээ нутгийн иргэдээр. Энэгээр байхгүй юм шиг байна. Байгаа. Хаан ихтэйгээс цаад болчихно ч хэлжил байгаа. Дэвчээртэй үлээ. Ойлголоо эзэнтэй. Аламууд бүрэгдийн үр. Уршаах. Хойр хавцаа нутгийн иргэд хоноо бэлчээж байна. Гэхдээ хүлээгүй хааны цэргүүд хаанхуу хүлээгүйгийн цэргүүд энүүгээр үзэгдээд байгаа сургуу байсан шүү. За. Хамгаалтыг бэлд. Бидэнд одоогор хэдэн хамгаалт байна? Бид 60,000 зэрэг байлуулсан. Тэд нар маш хүчтэй ширүүн эсэргүүцтэй тулгарсан ч гэсэн нэг ч хөнгө болтлоо эцээ хүртлээ байлцсан. Бусад үүрүүдийг маань тэд нар илрүүлсэн учраас одоо бэлэн гаргахад 2,000 зэрэг ихний ээлжинд байгаа. Харин 500 хашаашийн бүрэгдийн үрийг хамгаална. Ойлгомжтой. Энэ бол биднийг олоход ойрхон болчихлоо гэсэн үг. Тийм болохоор үнэр ахуулахгүй тулд нутгийн иргэд зүгээр л малаа бэлчээжлэг. Бити доогор. Бидний энэ иргэн тойрон хамаагүй күшман. Ойлголоо уршаа. Хүлээгүй. Чи миний хаяанд иржээ. Заах. Чамд Исмаилитийн элдийг мэдрүүлээд өгье л доо. Бүх дайчдыг байлдааны бэлэн байдалд оруул. Ойлголоо уршаа. За нэг ойрхол ирсэн бол та.
хүлээгүүгийн цэргүүд. Энэ хавцаа бол байхгүй юм шиг байна. Тэр их цад хаагур байгаа л мэдгүй. Санжар чи ямар бодолтой? Сайн мэдгүй. Чи Туркийн Сэлжүкийн цэргүүдтэй нийлж байгаад тэр хавийг сайн нэгжэдэх. Ойлголоо шонхорч энэ. Энэ л байгаа та. Яг энэ хаваар л явах хэрэгтэй. Ямар их цад вэ? Иргэлдэж байгаа бүрэгд дүүлж байгаа янгэр архиж байгаа ирвсээс өөр чимээс устдаггүй. Доор нэлээд асар хавар байгаа юм болов. Мэдхэл юм алга. Сайн. Ойлгомжтой. Ойлголоо. Хэд бүх жанжны зэргүүд. За энэ ч бараг ер нь баруун хэсгээр тойроод ирлээ. Эльбрусийн улс мөн ч өндөр бол байна да. Энэ хавцаа байгаа болов. Сайн мэдхгүй л. Чулуу олгоныг сөх. Энэ ууланд үүрлсэн мэрх чамтан болгоны нүхийг нух. Ойлголоо. Хатуухан тушаалаа шүү. Тэгээд зурм хулганы үр ухаа явж явах юм байх л дээ. Мөнч сайхан цушаал байна. Сайн. Байж үжанчны зэргүүд. Энэ хавцаал байгаа. Ямар нэгэн чимээ байхгүй зү. Энд ерөөсөө ямар ч юм алга. Бүгдээрээ хайц хайшуу. Хайцгаа болно. За нилээн хайгаал эхэлж байна. Эцэнтэй. Монголчууд яг доор хүрээдэрлээ. Бэлэн бай. Бидний өөрөө олог. За ингээд смайлитууд бол яг тэр хаваар ингээд бүгдээрээ бэхжсэн байгаа. Кушманы тушаалаар хинч харуулж болохгүй. Чи харуулаа өөрийгөө мэдгдүүлэн гээд байгаа. Айлыг дууд. Ханху та дуудсан уу? Дуудсан. Чи худлаа хийсэн юм байна. Эдгээр нуугдсан байгаа. Энэ хавьд байгаа. Тийм үү? Чи хоноо хариулаад яг тэр билээр явах та. Яг одоо. Энд нэг 10 хоног өгөх. Ойлголоо. За, тийшээ туу. Туу. Үнчээр газарчдж байгааг чинь одоо шалгая л да. Туу, над хоноо туугаа яв. Ойлголоо. За ингээ хон дуугаад яваад эхэлж байгаа. Энэ нэг л биш байна. Тэрүүгээр байгаа юм болов. Энэ доор нэг хончин байна. Яах вэ? Хайртад байна. Хоноо ингээд тууж хагаад нэг смайлитад харчиж байгаа. Чи юу юм бэ? Би хончин байна. Энүүгээр хон хариулахыг хэрэггүй. Явж олно. Харин та юу юм бэ? Би төөрч гисэн явж байна. Буцаа явж олно. Та төөрсөн болвол натайгаа буцахгүй юм байна. Ама татаад буцаад яваа. Өгөөл чи амнасаа удаа юу? Гүйгүй. Намаг өршөөр. Энэ хаваар хон ямаага бэлчээж байгаа. Бусад малчтаа бүгднгийн холдуул гэж хэл. Ойлголоо. Яага буцаад ирвэ. Тэнд нэг хүнтэй таарлаа. Нэрчил Исмаилит байгаа да. Би итгэлтэй байна. Өөдөөс номсом шагаасан. Түүлийн навцад цовлор. Бүгднийг төлөвлө. За ингээд төлөвлөж эхэлсэн. Тэдний дээрээс чулуун гаач. Эднэрч бэлтгэлтэй л байгаа. Чулуун унгаагаад эхлэх юм бол Монголын зэргүүд сарна штэ. Тэглээгээд өөрсдөө илрүүлэх гээв. Монголчууд маш олон байна. Агуу ухаршах. Монголчууд яг доор үүдэн дэрсэн байна. Таныг
сээрлүү зүхтаалгахаас ямар замаараа бүслэгдсэн байгааг мэдэхгүй байна уу? Гушман. Одоо байлдаанд оръё. Тэд нар биднийг олох ёстой үсттэй. Тийм ээ. Олтлно. Али. Тэр хадны их цадаар явах. Ойлголоо. За 1256 оны 11-р сарын шөнө. Энэ үгэрж байгаа юм шиг байна. Шонгор шинжний зэргүүдийг дуудаач. Нодон нэг юм тийм чимээ гаргаж ирлээ. Яасан бэ? Тэр нэг хатнаах шиг байна. Яг тэр хатаар л тэнд орж ирэх байх. Саачгал. Тийм байна. Исмаилитийн 3-4 хүн наашаа цаашаа алхаад орж гараад байна. Тэр нарийн л их цад байгаа л та. Тэнд л юм шиг байна. Өөр хаалга байгаа болов. Байж болно. Нэг хаалган ч гэсэн оллоо. Яг л тэнд байна. Али дуудаад. Тэр их цадыг харж байна. Харж байна. Чи тийш авир. Яагаад? Ишиг төөрч гисэн хайгаа явж ин гэлчих. Юундаа эргэлзээд байгаа? Авираач. Хүлээгүй хааны зарлаг хатуу шүү. Хаан хүү хүлээгүй. Цааслагч мэдэн шүү чамаг. Ойлголоо. Юун хүн авирж ирж байгаа юм бол. Зогс. Салам алейкум. Ва алейкум салам. Яагаад энэ чи харшин авирж идэг үлээ? Ишиг маань төрцөн. Ишгэ хайж явна. Энд майлыг гэсэн ганц ч хүн чи ишиг байхгүй. Явж болно. Гэхдээ энэ хавар хайгаад чи энэс цааш явж болохгүй. Амнасаа удаа юу? Яв. Тэнд байна. Ойлгомжтой. Маргааш өглөө. Ийшээгэл орё доо. Хүлээг үзэн дэлгүү. Чочод ич. За. Хүлээгүүгийн асар. Хаан хүлээгүү үзэндээ. Бид нар нэг үүр оллоо. Хаан тэнд байгаа. Яг л тэнд байгаа. Тэгвэл тийшээ маргааш очие. Маргааш өглөө. Тэр үүр мөн үү? Мөө яг тийшээ байгаа. Шонхроо. Чи ихний 10 балуу цэрэг дэше авиулаад тах. Бус нь бүгд тал талаас нь ажигл. Ойлголоо. Энэ ямар амир. Бэрх таваа вэ? Итгэлгээ яаж буудагч тарж байна эндээсээ? Мэдхгүй л байна. За яах? Алуу, тэр балуу цэрэг авируулаад хач. За ингээд балуу цэргүүд буюу торгуулийн сумгийн цэргүүд шүү дээ. Авирлаа. Юу хүмүүс вэ? Буу. Харин та нарын хүмүүс вэ? Энэ хатанд амьдрд юм уу? Бид нар уулын анчтаа. Юугаар хоололтын? Янгэр ямаагаар. Тийм үү? Энүүгээр ямар янгэр үзэгдэт байгаа? Сүрэг янгэр заримдаа дайрч өнгөрдөйн. Энэ хадны эргэн тойрон арц гүйс бүйс ховор ургаж байна. Тэгэхээр энэ хаваар явж байгаа янгэр чинь чулуу долоож амьдардаг болж таарж байна да. Яага худлайлаад байгаа. Эндээс буц. Юу хүмүүс вэ? Харин та нар харин ингэж юу? Энд ямар шанч байхгүй. Байдаг юм да. Хамгаал. За ингэ байлдаж байгаа. Нөгөө 10 байлдаад хаднаас очиж байгаа. Энд байна. Daar яг тийшээ. Шидэгч. Шидэт ихс. Биднийг илрүүлчлээ оршаах. Биднийг илрүүлчлээ. Байлдаанд бэлд. За одоо ингэж бүх цэргүүд нь ингэж байлдаанд бэлдчихсэн. Дэш авир. Эдгээр дэш авирч чадахгүй шүү. За ингэж Монголын цэргүүд бурхан минь энэ чинь өстой амар сайн бэлтгэгдсэн хашиж туршлагатай. Ер нь одоо хүлээгүй бол бүгднийг авч явж одоо маш сайн тустай
бэлтгэсэн болохоор хаданд авиралтын тийм тусгай нөгөө юугаараа дээшгээ авираад эхэлж байгаа. Бүх цэргүүдийг авируулах нь энэ талаар нь авирал. Тэр хавцааныг жим гарч иж магадгүй. Айли жим болоодох. Ойлголоо. За ингээд цэргүүд ороос нь авираад гараад ирэхэд дээр нөгөө Смайлитууд хүлээжсэн. Яг тэгж нөгөө талаас нь харваад эхлэхэд нуруунда бамбаага үрээд авираад эхэлж байгаа. Дээшээ гарлаа. Сэлмээ суглалаа. За ингээ байлдаад эхэлсэн. За ерөнхийдөө бол яг хичээн яг энэ юм байна гэдгийг нь гадарсан. За тэр дээшигээ авирж байгаа цэргүүд баг багаар авираал гараал байлдаал хаднаас ингээл нэг Исмаил цэрэг унаал, нэг Монгол цэрэг унаач гэдэг юм уу те одоо ингээд Монголын талаас цэргүүд бол яг энэ хэцүү ширүүн тулдаа нэвд айли азуулж Санжар жанжинд тэнд жим байна гэдгийг хэлчихэж байгаа. Янгрийн жим байна гэдэг. За ингээд янгрийн жимээр нь яхад нэг игнэгээрээ 5 хүн л чигсэн. Илүү өргөн биш. Араас нь байж үйцэнтэй та эхэлж явж болохгүй. Би жанжин эхэлж явна. Миний араас. За ингээд байж уу янгрийн жимээр ингээд цэрэгээ удирдаад ингээд гүйсэн. Араас нь тэгээд хин хит буух. За ингээд бүгдээр ингээд ороод ирж байгаа. За ингээд байгалийн энэ амар хүч одоо байгалийн нэвтршгүй саадтай хүчтэй хэрэм бэхлэлтээр ингээд тоногдсон уг цайз, бүр том цайз байгаа юм. Бүр дээшигээ гараад ирэхэд. За энэ яа харахгүй 500 асасын дайчин 2000 зэрэг хамгаалж байсан. За ингээд дайн тулааныг ингээд үзэж хадуужсан Монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн талаас нь сэт цохно гээд одоо ингээд харвагчаараа ингээд харуулж эхэлж байгаа юм. Сэт цохно гээд. За тэгээд чулуу нурхан нураад ингээд бөө үүмэн болж байгаа шүү дээ. Яг ингээд үүмэн боллоо. Ингээд чулуу нураад ингээд тэр ихц зарим хэсгээр нь одоо өндөр байсан зарим хэсгээр налуу үүсгэх жишээ те чулуу овоолоод нөгөөдөл нэг юм гусуур шиг юм болоод тал талаас нь завсралгахгүй тэр одоо харваад сэтгчээр чулуу сэтгчээр харваад эхэлж байгаа. Очоод бутлаал ингээд унгаагаал дахиад гин тэндээс нь бутлаал унгаагаал газар ингээд нөгөө чулуунууд нь ороод байгаа. Овоорсон чулуу жаахан ингээд нэг дээшээ нэг ихцний болоод яг энэ ихц юм арчин Монголын цэргүүд. Сэлмээ суглаад явган гүчиж байгаа. За одоо өөдөөс нь Исмайлитийн цэргүүд лил хуршаахын төлөө. За ингээ байлцсан өөдөөс нь харвах, намнах, дараа шидэх, тислэгчээ шидэх, монголчууд ч өөдөөс нь шүү шидэх ч гэдэм юм. За бамбаагаараа хаагаал дээшээгээ гүйж байгаа. Бамбаагаараа хаагаал. За энэ бол өстой айхтар том тулдаанд ороод өстой байлцсан. За энэ тулдаанд бол ер нь шулууг хэлэхэд 3 цаг үргэлжилсэн цусд дайм болсон. 2000 дайчин эцсээ хүртэл байлтна. Эдгээр бол хуршаахын төлөө амиа өгөх ёстой. Тэр 500 асас юм бас гарч ирээд байлцсан. За ер нь бол их сонин. Байлдлаа өнгөрөөд цаана гараад араас нь цавчих шиг юм уу? Нэг энэ тэнд гарах. Маш овжин зүгээр хажуугаар өнгөрсдөө шүү. Одоо гизийг цавчиж байгаа дараагийнх нь одоо бас толгойг одоо зүүн хүзүү тийшээ нь одоо цэлмэрээ цогч идэм юм уу? За ер нь бол нэлээд амар ширүүн тулдаан болж орилон ашиглалдаан, сэлмний харшилдаан, хангиналдаан болоод ирсэн. Морь явахгүй. Бүгд морьносоо бууцгаа, араас нь явцгаа. За ингээд нөгөө шонгор жанчны зэргүүд нэмэлт хүч болж одоо гарч ирж байгаа Санжар жанчин, за төмөр бух жанчин. За бүгдээрээ цэрэг аваад та бүгдээрээ дэшиг гүйж эхэлж байгаа. За энэ амар ширүүн байлдаан болсон. Гушмаа. Тэд нар бидний үрийг илүүлчих. Наашаа оруулж болохгүй шүү. Ойлголоо хуршаах. За ингээд нөгөө гушмаач сэлмээ гаргаад одоо өөрийнхөө дайчтай удирдсан. Хуршаахын төлөө дайчтай гэж тулдаанд орсон. За энэ тулдаан болцдог. Гушмаа шиг ингэж ямар амар илвчин шиг байлддаг гэмээр мундаг бол байлцсан л да. Гушмаа ч бол тэр нь зүгээр хүмүүсийн дунд байлдаал ороод байлдаал зүгээр ингээл наануу цаана болоод ингээл айхтар тулдаан болоод. За тэгэл яаж юм? Ёстой гушмаа бол өөртөө бол ер нь сэлэм хүрхний ховор. Зүгээр энэ дайн байлдаанаар шулуухан хэлэхэд энэ хүн 30-аад жил жилжээ. Маш сайн. Одоо энэ чинь шадран шүү дээ. За энэ хүн бол ёстой аимшигтай мундаг. Гайхамшигтай сайхан байлдажсэн.
Гушман болов илвчин шиг байлдаж байгаа. Эндээс цавчаал ингээд 5-10 цэрэг дайраад ирэхэд өлхөн байлдаал араас нь ассасинчууд нь бас орж ирэл. За яг ингэж бас байлдана гэдэг бол гайхамшиг. За харин Монголын цэргүүд бас хариуд нь нэг нүгүү үннийг хэлэхэд бол бас дайны урлаг гэдгийг бас харуулсан. Бид нар чинь бас олон жил байлдсан туршлагатай дайчд шүү гэдэг. За ингээд хал үзэж хашир суусан Монголын дайчид Исмаилитуудаа ийхүү хайр найргүй байлцсан. За энэ Исмаилитууд болцдог мэрэгжлийн бүлгэн. За энэ хоёр шилдэг дайчин л байлдаад байна гэсэн үг. За ингээд ам өрссөн цус дулааныг эхлүүлээд эзэн захирагчийн төлөө үхэх юм бол юм чинээ тоохгүй шүү. Бид нар зөвхөн хуршаахын төлөө үхэн бүгдээрээ үхэхийн төлөө байлд. Доошо байлдаж үхцгээ. Байлдаж үхцгээ гэж байлдаж үхцгээ. Хуршаахын төлөө үх. За ингээд цэргээ өөрөө Гушман дайчилж ирсэн. За одоо энэ юу гэсэн үг? Үхэхийн төлөө байлдана гэсэн. За энэ бол аимшигтай ширүүн дайм болж энэ тэндээс нь одоо жад шидэх мэдчих гэдэг юм уу? Тийм ээ. За ер нь бол түүхчийн бичснэр бол зүгээр үзэг ивэлсэнгүү биер ивэлсэнгүү л гэж хэлдэг. Тэр бол аягүй ширүүн тулдаан энэ Аламутын ингэр дээр болж ирсэн. За тэгээд тулцаар ингээд бүр монголчууд ингээл одоо байлдаал улам дайраад байдаг. За харин монголчууд болохоор зэрэг тушаална. Хэнийг ч гадагшаа гаргахгүй нягтрах хэрэгтэй гэсэн. Ингээд нягтарсан хэвээрээ ингээд дээшээ гүйж байлж байгаа бол арагийн нягтарсан зэрэг дараагийн нягтарсан зэрэг араас нь гүгээд нөгөөдөлөө чигжээд ингээд өгч байгаа. Ингээд хаалгуул ойртоод байгаа шин. За хаста хэнийг ч гаргахгүйгээд ингээд хумаад дотгошоо орно шүү гэж хэлсэн. За тэгэл шууд алалдаал тулалдаал байлдаалцтай яг тэр гадаа байгаа цэргүүдтэй байлдаал тэр 2000 цэргүүд нь тэгэл үхэхийн төлөө байлдаал үхэн за ингээд дотгошоо ингээд хаалгаар нь орж ирж байгаа. Монголын цэргүүд. Гэл хаалгаар нь дайраад ороод ирсэн. Өөдөөс нь бас дотор байгаа цэргүүд ингээд толно. За ингээд гол хүчийг нь одоо байлдаж хагаад Исмаилитууд ч дарангуут нь чигжиж орж ирчээд Монголын цэргүүд дундуур нь сэтэлж эхэлж байгаа. Тэр гол хүч рүү. Сэтэл нь 2 хоноо да. Дахиад сэтэл 4 хоноо. Ингээд гол хүчийг нь ингээд сэтгээд салгаад тусдаа дундаа оруулсан багваагаар цөөнөөр дундаа оруулсан олон талаас нь байлдсан. За тэгээд яаж юм? Ерөөсөө бууж өгөхгүй байлдаж исэн. Хүлээгүй одоо ханху бүгдийн ал наад бол ч бууж өгөхгүй. Бууж өгсөн ч худлаа. Бүгдийн ал хинж бити амьдалтай гэж хэлсэн. За тийм болохоор зэрэг Эстонээр зүгээр л алалдаал нөгөөдөл нь байлдаал үхэл. За ингээд толгой дараалан ингээд устгасаар үүрэн дотор ороод бүрмсэн бүгдийг тусгаж Аламутын бүргэдийн үүрийг эзэлж авлаа. 1256 оны 11-р сарын 19-ний өдөр Аламут хүлээгүүгийн цэргүүд эзлэгдлээ. За бүх эсрэг үүсгчдийг бүгднийг устгах. Шаргатагсад би та нарт 3 завчилсан ч гэсэн буучихгүй мэдүү. Хэд утгаа гаргаал. Одоо жишлэр утгаа гаргаал. Тэл хуршаах гэл одоо хуршаах мантуа гэл гүгээд иж байгаа. Яг тийм нөөдөөс нь чадлж байгаа. Чадлал унгаа. Бити амьд үлдээ. Бүгдийн ал. За ингээ хүлээгүү цайз дотор ороод ирсэн. Цайзыг шалга. Хаан ихтэй үүр байгаа. Энэ уулыг бүсэл. Хаан ихтэй нууц замаар гарч ил байгаа. Бид нар яг энэ эзэлсэн хэсгээрээ 3 игнээ нягтрал үүсэг. За аль нэг нууц хаалгаар нь гарч магадгүй. Тэр том уулын тэнцээч. За бүгдийг нэгч. Эндээс нэгчихэд бөөх хаан тантаа итгэхгүй дээ. Хаан хөө хүрээдрэч. Та нар хүрээдрэ, жанчтаа хүрээдэр. Яг ороод өс нөгөө алттай тэр.
Гүй энэ агуучин тэр чигээр алтаар бүрэгчиж. Яасан баян амьдэрдэг хуршаах вэ? Энэ ертөнцийн бараг ерөн хамгийн баян хүмүүсийн нэг юм шүү. За. Цэргүүд алтан цаатаж болохгүй. Цэргүүд нь шууд алт хараад зарим нь үргэлж эхлэх гэж байгаа. Тийм алтан агуу дотор очиж байгаа шүү. Алтан цаац нэг нь цаацлна. За энэ юу гэсэн үг вэ? Шунлаад ар. Дайсан бүрэн дарагдаагүй байх магадлалтай. Алтуудыг бүгдийг аль энийг холдуулах. Холов. Алтасраа. Алтан цааснаа тасраа. Бурхан тэнгэр чинь. Агуу их тэнгэр. Бүх алтыг цуглуулсан юм биш үү? Ямар их алттай юм бэ? За энэ алтан өрөөгөр битүү алттай. За одоо зүгээр төсөөлье. Аладдины алттай өрөөгөр л явж ин төсөөлж. Тэр чигээр. Байлтха мартуа та нар битээ алтан цадараад бай. Дайсан эзлэгдсэн цагт алт бүгдээрээ биднийх. Шонхор эзэнтэй. Та юм алт агуу харж ирсэн үү? Үгүй ээ. Байж боломгүй бүтээдэг. Сонихгүй юм аа. Чи юу гэж? Байж үзэнтэй. Яа. Ийм их алтарсан уу? Үгүй. Та тэгтээ энд олон жил харуул хийсэн. Чормагийн жинжний дараа энд байсан гэдгийг мэдсэн үү? Яасан ч олж чадаагүй. Чи хүний нүдэнд тусахгүй их санаа аваа. Энд чи доошогоо бүр юу юм бэ? Шаттай юм байна. Доошогоо буу. За ингэж шатаар ингэж доошоо буусан. За ингэж бүгднийг гаргаал. Энд чи хүмүүс альдах шиг болоо. Гараад бидний бити халаач. Бити халаач. Айл эдэр юу гэдэг? Бити халаач гэдэг. Бүгдийг гарга. Энэ чи мянга хөрөх баха. Ямар олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд вэ? Гаргаад ир бүгдийг. Цэргүүд дундуур хоёрыг нь ол. За ингээ хоёрыг нь олсон. Хуршаахын бүх эмэгтэйчүүдийг, өмч болсон эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг, залуу бүсгүйчүүдийг гарга. Маш гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дундуур налхад. Хоёр талын игнээ ингээ хоёрыг нь олсон багш Монголын цэргүүд. Нөгөө алтан өрөөгөр ингээ гарч байгаа штэ. Нүд унгарч л дээ. Би нэг нь авч. Ой. Хүлээгүй хааны залг. Толгойг болохгүй юу чи? Хаан хүлээгүй чи энэ толгойг. Бурхан минь. Ямар гоё үзэлтэй бүсгүйчүүд вэ? Бүгдийг авмаар. Наад шулаад арчи. Болохгүй. Наад үгээч чангал бай. За ингээд бүсгүйчүүдийг ингээд гаргаж ирж байгаа. За өшөө цаашаа. Бүгднийг хай. Энэ үүрийг энэ бүр гүнд ямар мухар байна. Бүгднийг нэгж. За ингээд өшөө цаашаа ингээд алттай өрөөнүүдийг ингээд хайгаал. Маш их баялаг. Бүр ер нь бол юу л бол алт. Тэгээд гоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд олдож эхэлж байгаа. Бүгдийг гараа. Энэ ч нэг хүмүүс нугцсан байна. Ор. Та нар ийшээ цааш орж болохгүй. Орхолуулна доо. Хуршаах. Та нар хуршаахыг өөдөөс тарж болохгүй. Та нар ч одоо тавиулахтай байж одоо байл. Буужиг чадахгүй. Хуршаахын төлөө энэ 50 зэрэг байна. Бүгдийг нь ал. За ингэ байлцсан. Нуугд. За ингэ 50 дахь зэргийг алаад ороод ирлээ. Нэг өрөөнд иргэн их том зайтай. Маш гоё. Перс, Турк, Арабын хивс мэвсээр хучигдсан маш гоё өрөөнд. Царай зүс сайтай залуучууд. Одоо зогсож ирсэн. Бүгдээрээ залуухан. Маш гоё торгон хувцастай. 100 орчим хүмүүсийг олзоллоо. Энэ цайзын энэ том нүсэр цайзын доор бид нар газар энэ цайзын нэлээд доор байна. 100 орчим исламчуудыг олзож авлаа. Бүгдээрээ гараад ир. Бүгднгийн гар. За. Хуршаах аваад. Аль чи хэлмэрчлээд. Персил мэднэ үстэй. Хуршаах аваа. Хуршаах аваа. Алло.
Хэлмэрчлээд хуршаахыг хаанагааг асуу. Хуршаах хаа байна? Бид нэр хэлгүй болол та. Хэлхийг хүсэхгүй байгаа бол та. Энэ ямар гүн агуу вэ? За тийм бамбар ороод ингээ ороод ирсэн байна шүү дээ. Монголын зэргүүд бүгдээрээ бамбараа бариад ингээ зогсоож байгаа. Тэр дотор нь бас ингээ энэ бамбараас ч масцсан. За бамбарын гэрэл бол тэр алттай тэр сайхан тэр танги юм шиг өрөөг бол одоо гэрэл тулжсэн. Эднүсийг яг энэ алтан шалан дээр аваад ир. Өвдөглөл. Өвдөглөл. Бүгдийг цаазлахад бидэнд харамсах зүйл байхгүй. Цаазал хэрэггүй. Юу хүн бэ? Яагаад хэрэггүй байдаг вүлээ? Чи манай хэлээр ярьж ах чинь манай талын хүн үү? Үгүй. Эднүсийг бит яал. Эдийг бүү хороогооч. Би уулын үгэн хуршаах бай. Химээ. Нас тайвтар хүн гараад ирлээ. 51 52 орчим настай болов гэмээр. Эднэр цөмөрөө миний хүүхдүүд байгаа юм. Бити хороогооч. Ингээд өөрийгөө илчилсэн байна. За. Шинаашаа хүрээдэр. Чи намаа хин гэдэг юм идэх үү? Би мэднэ. Чи бол агуу их суут богд эзэн Чингис хааны ач хүү, хан хүү хүлээгүй байна. Намайг өмнө харж ирсэн юм уу? Үгүй. Сонсож байсан. За. Тэгвэл чиний 100 хүүхдийг амьдулдээ ил та. Бүгдийг дэш наваад гар. За. Им согтуудын яах вэ? Өөрсдөндөө авцгаая. Одоо хуршаах нэгэд баригдсанаас хойш. Тэгтээ би болон жанжид ихлээ сонгоно. Үлдсэн энэ олон сайхан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг цэргүүд хоорондоо тохиролцоод авах нэз. Хар орим руу явуулахгүй мó? Мөн хахад энэс илүү их нэрүүд байна уу? За тэр үзэсгэлэнтэй сайхан тэрс бүсгүйч өөрөө авч одоо дайны олц шүү дээ. За ингээд эм сүхнүүдийг нь ялгаад энэ 100 хүүг нь яах вэ? Дандаа өөрийнх нь хүүхдүүд гэсэн шүү дээ. За. Би өшөө өөрүүдээ зааж өгөхгүй болвол хүүхдүүд чинь нэг нэгээр нь хаална. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэгвэл өөрөөр үүрүүд ч хаана байгаа? Яг тэнд тэр уулын ингэрт тэр замаар ороод ингэхэд энд юу байгаа? Бас тэнд байгаа. Тэнд хэд дүүрүүд байгаа. Дагуулаа юу наатах. За дагуулаа тавьсан. Тэр газар. Хуршаах чинь энэ байна. Бууж өгцгөө. За хуршийнхаа өөрсдийнхөө хуршаахыг харсан. Хуршаах нь зэвсгээ буулгаа. Бууж өг. За ингээд үүр болгоны асасинуудаа бууж өгөөд нөгөө дүлийг ингээд олцлаад авч байгаа. За баг гэрн 5 6 үүрийг зааж өгсөн. Одоо өөр үүр байхгүй. Багдад, Сэлжук, Мисир, одоо Мамлюкийн нутаг болон Сирийн нутагт байгаа. Тэр өөрүүдээ яг одоо энэ ч зур. Аль учаанаас өрөөдөр хэлсэн болох нэг нь тэмдэглээ зураадах. Энд Лебаноны өндөрлөгийн юм ч энд энэ их уулсын ч энд гэдэг ингээ бүгднийг одоо энд тэнд байгаа сүлжээнүүдийг өөр байгаа юу? Байхгүй. За. Өшөө чамд алт байгаа юу? Байхгүй.
Та нар бүгдийн дээрэмлээ шүү дээ. За. Чи яагаад бид нэрөө алуурчд явуулж исэн? Энэ ертөнцийн дээрх цорын ганц агуу Аллах бурхны эсрэг та нар байлдаж байгаа. Та нар агуу их Аллах бурхныг хизээж дийлэхгүй. Аллах бурхан таанусыг нэргэх болно. Аллах Тэнгэр таанусыг бүгдийг нэргэнэ. Ой, бид нар Тэнгэрийн хүүхдүүд байна. Бид нар бүгдээрээ мөнхөх Тэнгэрийн цэргүүд байна. Мөнхөх Тэнгэрийн үхшгүй цэргүүдийг өдөртөж байгаа. Тэнгэрийн хүү сонгогдсон жанжид нь бид нар байна. Бид нар бол эзэн Чингис хааны ач нар. Энийг мэдж ав. Одоо энэ хуршаахыг яах вэ? Хуршаахыг цаазлах уу? Харин бүх уулын тагт цайзууд цүмийг нь урааж газартаа тэгшил бүх баялагийг нь бүгднийг нь ав. Зармийг нь хар хорим руу зөө. ертөнцийн маш их баялаг, хамгийн их алт, алтан гол, алтан мөрөн, алтан уул бүгд энд байна. Ийм баялаг агуу би тоноогүй. Зармийг нь талыг нь хар хорим руу явуулаарай. Харин энэ хуршаахыг өөрийг нь хороо. Намайг бити ороо. Намайг хаанд аваач өг. Хэрвээ хаанд аваач өгөх юм бол намайг мөн хаанд хүргэж өгөх юм бол би яаж ийм нарийн сүлжээтэй байдаг бүх арга чарга зааж өгье. Байж юу гэж бодож байна? Наадах чинь дэлхийн өнцөг болон бүрт маш сайн сүлжээтэй. Яаж ийм нарийн чимээгүй нууц сүлжээтэй байдаг арга зааж өгье гэж хэлж байна. Манай Монголын төвд хэрэгтэй босоо. За. Энэ талаар чинь би бодъё. Гэхдээ би чамайг цаасч маар санагдаад байна. Аалуурчны өдөртөгч. Шонхор жанжин юу гэж бодож байна? Цаасчвал яасан юм бэ? Хэд буха юу гэж бодож байна? Бас хилдэгэн зөв шүү. Санжаар. Маш нарийн сүлжээг мэдээд авах юм бол бид нар дэлхийн ертөнцийг бас ингэж хуршаахын сүлжээгээр хянахад боломжтой босоо. Хаан хүлээгүй. Наадха 100 харуулаар хамгаал. Түүний хүүхдүүдийн ч гэсэн бас хамгаал. Тусад нь хатуу хяналтанд байлга. Хүүхдүүд нь тэгтээ бас босч магадгүй шүү дээ. Хүүгүүдийн тэгвэл цаазал. Ойлголоо. Хүлээгүй хаан хүү. Та ингэж хэлээгүй шүү дээ. Одоо чи нэгэд ялагдсан. Чам шиг алуурчдیں۔ Мөр хорвоод гიშх цагж дуссан. 100 хүүг нь хороо. Ойлголоо хүлээгүйцэнтэй. Сөөцгөө. Тавж. За, толгойг нь авлаа. Хуршаахыг яах вэ? Араас нь завчсан чи яах вэ? Хүлээ. Наадах чинь бас тиймч амархан өгөхтэйсэн биш. Хадуу хяналтанд байлга. Харин хуршаахын ордноос олдсон дарс, хоолунд бүгднийг гарга. Цөмөрөө найрлах болно. Ямар ч лсэн хуршаахыг бид нар дарлаа. Их зовж дарлаа шүү дээ. Тэглээ. Сайн амраад ав. Одоо бид тонгохдохгүй Багдад руу хөдлөх болно. Ойлголоо. Хаагүй. За. Гайхалтай. Яа. Ер нь ингээд үзэгчид таныг киноор яриад байна гэдэг шүү дээ. Би бол баг энийг баг үлгэр ярьж байгаа юм шиг байлаа шоолоо шүү. За ингээд ямар ч үсэн нөгөө хуршаахыг гадаад их Монгол одоо хар хорин руу
аваа явж яг тэр за одоо яг хуршаахын Монгол хар орон руу явуулах уу үгүй юу гэдгээ хүлээг одоо шийдэх гэж байж байгаа. За тийм шийдэх гэж байж байгаа. За хэрвээ одоо бас манай одоо мөн хаан хуршаахын энэ сүлжээг олж мэдээд энийг монголжуулж чадах уу үгүй юу гэдгийг үзэгч та бүхэн манай дараагийн дугааруудаас олж үзээрэй. За тэхийн тулд та бүгд лайк, subscribe манайхаа битээ мартаараа байнга дарж байгаарай. Энэ нь бас манай үйл хэрэгт мөн нилээн үнэтэй хувь нэмэр юм шиг үзэгчтэй. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад үзэгч та бүхэнтэй дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай.